За хай зүрхнүүд мэдээж Сакамотогийн өдрүүдийн 8-9 ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Олон Монголтлгүйгээр гайд эхлүүлцгээе. Тэгээ ёстой гой шин дөрүүд гайхалтай сэтгэл хөдлөм хэсгүүдийн гарсан ангиуд байсан. Шууд эхэлцгээе. Манай эд чинь ашгүй бүгдээрээ 2 дугаар шатандаа тэнцээ даацны кола үздэй тий. Сакамотод маань амар томроод байсан Kill Baby чинь энэ хиддээ бүр аюу сайн болцсон найзлах гэдэл тал засаад байгаа л тээ. Сургуулийн шүүгчид энэ удаагийн шалгаруулалт дээр маш олон хүмүүс амиа алдаж байгаа учраас дараагийнхаа тэмцээнийг хүн баг өгөхээр юм зохиоё ухааны юм ярилцчихэд. Ингээд дараагийн шалгалт эхлэхээс өмнө урилгаар ирж оролцож байгаа шалгуулагчдыг шүүгчид танилцуулнаа. Тэгэхээр энэ хэд 1-2 дугаар шалгалтад орох шаардлагагүй шууд 3-аас орж байгаа нэлээд хүчтэй шалгуулагчд гэж бараг ойлгож болно. Эхний залуу бол Кажи, нэлээд интроверт ичимхий гэхдээ л хүчтэй. Дараагийн охин Торомару, Сакамотогийн улаан ногоон ягаан шар цагаан пен нь галзуугийн галзуу, харин дараагийн Шиная гэх дүрийг аним дээрээс ямархуу гэдгийг нь бараг л та хэд үзээд ойлгож байхаа. Манай гурыг танилцуулж дууссан чинь Kill Baby уурлаад "Стабити донгос бид нар энэ хүртэл нусаа гацартаа нааж арай гэж давсан байтал энэ мөр 3 хачин бацаа ингэж амархан орж ирнэ гэж юу юу байдсан бэ? Энэ охин бас юу вэ? Алай түлхүүрийн оосэр энэ төр зүүцэн" гэж уурлаж дуусаагүй байхад Торомару нэг сайн торгож аваад "Тайвшир ба ямар сүртэй орилдсон бэ? Нас намба бод" гэл амийг нь тагалчж байгаамаа. Учир нь энэ гурав бол мэргэжлийн алуурчид болон агентлагийн саналаар ирсэн учраас хинч бараг эсэргүүцэх хэрэггүй юм байна лээ. Дахиж хамаагүй шалгуулагч руу дайрч болохгүй талаар Торомару сануулсан чинь "Юу вэ багшаа? Миний хайрын бурхан Сакамотог муулаад байсан юм чинь тийхгүй яадын" гэж авдیں۔ Үнэхээр Сакамотогийн мэн шүтэн бишрэгч гэдэг нь бат учраас манай хоёр чинь холхон байхаар шийднэ. Дүрс шилжихэд Ислар Гаку Кашима гурав Караконы өрөөнд бололтой тэнд байгаа шалгуулагчдаас нэгийг нь аль хэдийн багтаа илсүүлсэн одоогоор шалгалттай байгаа болохоор утас нь холбогдохгүй байгаа юм байна гэд ярилцчихийдэг. Яа юу болох гэдэг нь тий. Уламжлал ёсоор дараагийн шат буюу 3 дахь шалгалт эхлэх гэж байна. Бүгд нөгөө авч үлдсэн сумаа нээхэд өнгийн тууз гарч ирдэг. Энэхүү туузыг шалгуулагч бүр өөрийн ил харагдах газраа зүүх бөгөөд багаараа болоод сүүл булаалдах тоглоом тоглохоор болд юм аа. Нийтдээ 7 өнгөөр 7 баг болж хуваарлагдсан 2 өдрийн турш энэ дотор шалгалт үргэлжилнэ. Дайсны талдаа өөрт байгаа сүүлээ алдсан тохиолдолд шууд үгсэн гэж тооцоод хасагднаа гэж үздэг. Акира Сакамото Kill Baby 3 1 баг, Шин Мапуюу Кажи 3 1 баг болсон байна. Аль олон сүүл цуглуулсан ялагч болон шүү гэд тэмцээн эхэллээ. Бүгд л багаараа тал тийшээ тарцгаагаад гүйцгэж байна. Манай Шин энэ удаад Сакамотод ямар нэгэн байдлаар төвөг болохгүйгээд өөрийнхөө амийг дааж авч явахаар болж байгаа. Торомару бол мэдээж нэлээд хүчтэй учраас инээж агаад хит хитийг цуглуулж байна. Тэгсэн Сакамотогийн баг юун тууз цуглуулах сайхан голын ирэг дээр хоол унд эргүүлэлээж байна. Тэгс чинь тэнд хэдий ирвэхээ нисээд Kill Baby нөгөө ирвэхийн нүдээс ч айгаад Акира бүр шүүргэх шахам маш цэвэрхэн ирвэхийг Kill Baby-гээс холдуулж яхахыг Сакамото анзаараад жаахан гайхаад байжсэн чи хажуугаар нүдний шилтэй залуу тэр эдийг зугатаараа бариараа гэж хутлаа ярьж агаад торнт хийгээд албаар уурханд оруулчваа. Бараг алхна. Сакамотогийн багийнхан урхинасаа ч гарч чадахгүй байсан хэдий ч Акира туранхай юм болохоор завсраар нь гарчдаг. Тэгээ нөгөө хоёроо хайж авч чадахгүй ч гэсэн тэр эдтэй тулалдаж чадахгүй гэж өөрөө мэдж байгаа ирнэ. Яагаад ч юм түүний доторх нэг зүйл өөрийг нь сэрэж нүд нь улаанаараа эргэлдэн нүдний шилтэй залууг зүгээр л хоёр гараараа хоёр хуруугаараа хоолойг нь зүсээд нөгөө хоёр руу бухшиг дайрах гэж байхад Сакамото ирж тайвшруулан түүнийг зогсоодог. Акира өөрийн мэдлэгийн нэг л зам харагцсан гэж хэлэх тэрл мөчөд Сакамото Нагумо Рён 3 алуурчин болох гээд бэлтгэгдэж байсан үе гарна. Сургуулаас хамгийн нэр хүндтэй хамгийн он сурдаг нь энэ 3 байсан юм лээ. Тэгээд Акирагаас овгийг нь асуухад Рёныхтой яг адилхан байдаг. Тэгэхээр Акира маань Рёны нагац дүү байжээ. Тиймээс яг адилхан дайснаа харахад алах зам нь шууд нүдэнд нь харагддаг. Нэг тийм онцгой хүч нь адилхан байдаг байх нэ. Ингээд Акира их чигээ хайхаар энд ирсэн юм байна. Харин Шиний баг цагаан туудтай учраас Торомару шүтдэг хүнийх нь үстэй адилхан өнгөтэй заавал алан амна гэж дайрсан чинь Мапуюу Торомаруг ганц өшгөлсөн биш хөөрхий хайртай Сакамотогийнхэн зүйлтийг ханзалцсан тэрүүгээр чинь нэг уйлаа майлан шүтэнийг нь доромжилсан хүнийг алнаа л гэж байна. Хайр найргүй шууд буудаж байна. Манай гурав зүхтангаа бараг буу халаад байна уу яагаад вэ? Тэгж яагаад урдаа хагаа замаа анзаарахгүй хавцлын голд байрлах том гол руу унчлаа.
Нэг модорхуу юм болоод ашгүй манай гуригч дааж ийн. Шин Торомаруг яагаад ингэж их Сакамотог шүтээд байгааг гайхсан ч гинтэл хөөй. Сакамото бол миний бурхан байхгүй юу гэдэг. Учир нь Торомару нилийн бие муутай гэмээр юм уу өөртөө итгэлгүй тийм охин байж л дээ. Сакамотог харсан тэр л өдөр нүдэнд нь авралын оч гэлэлцэж шүтэж эхэлсэн. Ингээд шүтээндээ таарах дуу хайж сонсож дуунд дурлаж Сакамотод тохирох бүсгүй болохын тулд үсээ будаж өөртөө анхаарч нүрээж будаж сурсан. Сакамототой хизээ нэг өдөр ярилцсан гээд найзуудтайгаа ярьсараагаад хүмүүстэй харилцахтаа ч сайжирсан. Шүтээндээ олсноор Торомаругийн амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж маш гайхалтай болсон юм байна. Тиймээс хин нэгэн Сакамотог үгүйсгэж доромжлбол өршөөхгүй л гэсэн. Шинч тэгэл за дайраад ирээ бро гэл мөрөө дугаргаал наашрээ гэсэн байдал нь яг Сакамото тулаан эхлэхээс өмнө ийм үйлдэл хийдэг учраас Торомару найзаа чи бас май хайрын пен байсан юм уу эртхэн хэлэхгүйдээ чамд түүний ямар байдал нь таалагддаг вэ? Надад бол ямар ч мэдрэмж илэрхийлэхгүйгээр амьд алалгын машин шиг байдаг байдал нь л таалагддаг гэсэн үгийг шин сонсоод яста дургуун хөрч Сакамото саныг тэгж харж болохгүй. Тэр одоогийн байгаа байдал нь гэр бүлээ хамгаалж дотны хүмүүсээ юунаас илүүд үздэг хүн болсон гэсэн чинь Торомаро өөрөөс нь илүү шүтээнийг нь мэддэг юм шиг худлаа дүр эсгэж өөрөөс нь илүү фэн гэж бодож байгаа мó чи гэж уурлаад Сакамотог бүр хинтээч хуваалцахгүй гэл манай шинийг алгаар дайрж байгаамаа. Шин хариу дайралт хийхгүй өөрийгөө ол мэдээж маш сайн хамгаалж цохилдуудаас болтож байна. Эцэст нь манай шин бусад амьтдын бодлыг уншаад усны урь хийсэн хэдийч хөөхий Торомару маань усан сэлж чаддгүй живжин гэж бодоод бодлыг нь уншаад яг аврах гээд орсон ч өөрийнх нь нөгөө хийсэн Сакамотогийн оосор нь юмд хавчуулагдаад тэгэлцэн тэрийг авч чадахгүй тэндээ гатцсан байж л дээ. Үнэхээр фэн юм байна. Сэрэл шууд нөгөө чихэмлээ хайгаад хажууд нь байгаад нь үнэхээр баяртай байх жишээний. Шинийг ч хүндлээд за яах вэ? Сакамотогийн фэний ихний судлыг чамд үгүй. Хоёулаа хамтдаа түүнийг дэмжиж гэл хөөхөн гуйж исэж хажуугаас нөгөө хамт урилгаар ирсэн Шиная ч Торомаруг бүр газартай нь тэгшэртэл амар цогт юм да. Шиная нүдний ширшиг юм зүүсэн байгааг та нар харж байгаа үсттэй мэдээж үүнийгээ зүвхээр уг төхөөрөмжөөр Гакутай холбогдоод ерөнхийдөө бүх үйлдэлийг нь Гаку удирдах байгаа гэсэн үг юм билээ. Энэ үеэр GCC-гийн багш нар ирээд за дугаар 208 Шиная дүрм зөрчсөн учраас шалгалтаас хасж гин. Энд нийтдээ бид 4 хүний цогцос олсон. Тэрийг чи хийсэн бидтэй гэд бас нэг багш нь алуурчинд хайруулан сахилах бат хэрэгтэй. Зүгээр жирийн алуурчин бидэнд хэрэггүй гэсэн чи тэнд байгаа бүр бүх багш нарыг хөдлөхгүй болтол нь дуусгадаг. Нэг багш нь шалгуулагчдыг зугт гэсэн чинь шин энэ удаа зогтсонгүй. Мэдээж Торомаро Мафуюу хоёр ч гэсэн шинд тусалж Шинаягийн ард байгаа Гакутай үзэлцгээр болж байна. Дүрс шилчгэд энэ хэд маань нөгөө хоёртой жаахан санаа зовсоор шалгалт гээл хоолунд идж байгаа болов уу гэж бодсон ч Kill Baby, Akira, Sakamoto гурван маань юм шалгалт сайхан загас энтерс шарцсан ийдсэн шиг хаач байсан өлсөж болтгүй юм шүү гэдэг шиг л биш шүү дээ. За ингээд манай Сакамотогийн өдрүүдийн part 2-ын 8, 9-р анги дуслаа. Сүүлийн 10, 11-р ангидаар бүр гой тулаанууд, үнэхээр гоё хэсгүүд гарах байх гэж бодож байна. Тэгээд багцлаад ярьж өгөх учраас та бүхэн маань хүлээж агаарай заа юу. Зүрх